Өнөөдөр улсын дээд шүүх Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн намыг шинээр бүртгэсэн байна. Энэ бол одоо Монгол улсын 19 дэх нам болж байгаа. Тэгэхээр би бол бас нэг зүйлийг хэлчихэж бодож байгаа. Энэ Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн шинээр бүртгэсэн нам бол Монгол Ардын намтай огт хамаагүй шүү. Монгол Ардын нам бол 1921 оны 3 сарын 1-ний өдөр байгуулагдсан 90 жилийн түүхтэй улс төрийн ууган нам. Монгол Ардын нам бол өнөөдөр буюу 2011 оны 6 сарын 24-ний өдөр улсын дээд шүүхийн 19 дэх нам бол шинээр бүртгэж байгаа нам бол шинээр байгуулагдсан нам шүү. За харамсалтай нь Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн манай одоо намын хуучин хэрэгжилж байсан нэрийг авч ашигласан явдал нь үнэхээр одоо бас харамсалтай байна. Энэ бол одоо манай намын нэр, манай намын үнэт зүйлийг халдсан юм ёс суртахуунгүй үйл ажиллагаа одоо боллоо гэж одоо үзэж байна. Тийм учраас би Монгол Ардын намын ерхий нарийн бичгийн даргын хувьд намынхаа мянган гишүүдэд бас манай намын гишүүд дэмжигч нартаа энэ шинээр байгуулагдсан Монгол Ардын Хувьсгалт намыг 90 жилийн түүхтэй Монгол Ардын намтайгаа андуурч ойлговоо. Энэ бол цоо шинээр байгуулагдсан 19 дэх нам шүү. Ардын нам бол улсын дээд шүүхэд нэг номерт бүртгэлтэй ийм одоо улс төрийн ууган хүчин шүү л гэдэг энэ ялгааг л одоо сайн ойлгороо л. Монгол Ардын нам бол одоо энэ шийдвэрийг иргэн хямж үзээч гэж зохих хууль ялалтыг байгуулахад хандна. Үндсэн хуулийн цэс маш тодорхой шийдвэр гаргасан шүү дээ. Энийг бол Монголын ард түмэн бүгдээрээ мэдж байгаа. Энийг бол харин улсын дээд шүүх тайлбар гаргасан байна. Энэ тайлбар дээр бол энэ Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн нэрийг одоо авч ашиглаж болно. Шинээр байгуулагдаж байгаа нам гэсэн ийм тайлбар хийгээд олгосон байгаа. Тийм учраас Ардын нам бас одоо тодорхой шатны хуулийн ялалтыг байгуулахад нь энэ асуудлаар бас бид нар хандах болно.